Хувийн хот гэж юу вэ? Дэлхийн хаана байдаг вэ? Монголд анхны хувийн хот үүсэх үү? Хувийн хот гэдэг нь хувийн компани эсвэл хөрөнгө оруулагчдын санаачлагаар байгуулагддаг төрийн зүгээс дэмжлэг авдагч өөрийн гэсэн бие даасан удирдлагатай тусгай дүрм журамтайгаар ажилладаг хот юм. Дэлхийд ийм хотууд аль хэдийн бий болсон. Дубай нь Арабын нэгдсэн Эмират улсын эдийн засгийн төв. Сингапур бүхэлдээ хот улс. Мастар эрчим хүчний шинжилгээний хот бол Лавасан энэтхэгийн кофе ба аялал жуулчлалын хувийн хот юм. Төрийн хотоос юугаар айлгаатай вэ? Хувийн хот шийдвэрээ хурдан гаргадаг, бюрократ багтай, шинэ технологиг хамгийн түрүүнд нэвтрүүлдэг ба нэг чиглэлд төвлөрсөн зорилготой. Зах зээлийн зарчмаар ажилтдаг тул үйлчлэгийн чанартайгаас гадна байгаль дээлтэй доктортой хөгжлийг хэрхэмлдэг. Хувийн хотод төрөл бүрийн чиглэлтэй байж болно. Лас Вегас шиг зугаан цэнгэлийн хотууд инновац төвлөрсөн хүнд үйлдвэрлэлөгдсөн технологийн төв. Нөөцийн бүсэдээр байгуулагддаг уул уурхайн хот, амралт, соёл, байгаль туршилсан аялал жуулчлалын хот, бүр ёс суртахуун итгэл үнэмшлийг төвлөрүүлсэн шашны хотууд ч бий. Харин Монголд анхны хувийн хотыг бүтээн байгуулж байна. Цонжин Кипр хотын Цонжин болдогт байрладаг ба Монголын түүхэн дурсгалт газар Чингис хааны морь төшөг гэх мэтчлэн жуулчдын хамгийн их зорддог цэгээрч зогсохгүй цэвэр байгаль зингийг агаар нар салхины эрчим хүчний асар их боломжтой. Гэхдээ одоогийн нөхцөл байдал тийм ч таатай биш. Үйлчлэгийн хомс буудал амралтын газар дутагдaltaагаас гадна дэд бүтц хангалттай учир жуулчид ирдэг ч удаан байж чаддаггүй. Бид энэ асуудлыг шийдэхээр технологи аялал жуулчлалыг хосолсон цоошин хатыг байгуулж байна. Нэр нь Цонжин Cyber City. Энэ 99 хаус бүхий хороолол байгуулагдана. Орчин үеийн амьдралын маягтайгаар зогсохгүй хиймэл оюун ухааны төвтэй технопарк олон улсын стандарттай тул жуулчдын үйлчлэгээ төвлөрнө. Технологийн салбартаа бид хиймэл оюун ухааны дата боловсруулалтын төв, крипто холбоорлол, блокчейн, мэдээлэл хадгалах дата төв, видео болон анимац рендерлэх форум гэх мэтчлэн. Харин аялал жуулчлалын салбарт орчин үеийн дүүрэг гэр, Монгол уламжлал ба тав тухайн хослол, Монгол олон улсын хоолны ресторанууд, морь унах, сур харуулах фестивал зэрэг үйл ажиллагаа, Монгол гар урлалт, урсгалын зүйлсийн худалдаа гэх мэтчлэн маш өргөн үрээтэй. Энэ бүхний эрчим хүч 100% сэргээгдэх эрчим хүчнээс үүсдэг. Нарны панел өдөрт 8-аас дээш цагийн нарлаг уур амьсгал, салхины турбин, байнгын салхи, цэглэгаан хадгалах батарей, 24 цагийн доктортой хангамж, ухаалаг сүлжээ, эрчим хүчний оновчтой хуваарлалттай. Хотын өсөлт шат дараалттай явагдана. Хамгийн ихэнд 99 хаус болон үндсэн дэд бүтцээ байгуулна. Харин хоёрдугаарт технопарк ба жуулчны төвийг ашиглалтанд оруулна. Харин дараа нь олон улсын стандартад нийцэх. Хамгийн сүүлд нь бүс нутгийн технологийн хангамжийн төв болох. Монгол улсад хувийн хотын тухай хууль одоогоор байхгүй. Гэхдээ дэлхийн туршлага илбэг байна. Ирээдүйд энэ чиглэлд хууль батлагдах нь маш өндөр магадлалтай. Манай төсөл бол тэр хуулийн эхлэл анхны загвар нь байх болно. Яагаад заавал Цонжин Кипр хот гэж? Монголчуудад бол орчин үеийн амьдралын шинэ орчин, технологийн ажлын байр, байгаль дээр тав тухтай амьдрал. Харин гадаадын жуулчдын хувьд Монгол нүүдэлчдийн амьдралыг орчин үеийн шидлэлээр мэдрэх боломж, номод соёл ба дижитал технологийн хослол, дэлхийд дээр дахин давтагдчихгүй цорганц хувийн хот. Харин хөрөнгө оруулагчдад цоошин зах зээл технологийн ирээдүйн хамтран босох боломж, тогтвортой өсөлттэй орлого. Монголын анхны хувийн хотыг хамтдаа байгуулцгаая. Ирээдүг Цонжин бүтээе. Цонжин Cyber City